Сайн байна уу? Таныг би одоо энэ төрийн өндөр дээд албан тушаалд томилогдож байна гэж ингэж харж байгаа. Тэгээ энэ төрийн өндөр дээд албан тушаалд томилогдож очиж байгаа хүмүүсийн хоёр янзын хэлбэртэй ах шиг байна. Зарим нь болохоор сайхан өндөр албанд очиод сайхан ингээ оршоод л байгаад байдаг. Зарим нь хийе бүтээе, легаси бүтээе гэдэг ингээ ажилтдаг. Та юу н аль төрлийн одоо төрийн өндөр дээд албан тушаалтан байх юм бэ? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт нь та хоёр улс төрөөс ангид байж чадах уу? Өнөөдөр одоо Монгол анги улс төр хоёр нэг тоогоонд л байж болохгүй шүү дээ. Бүх гишүүд ярьж байна. Тэгэхээр та алив шийдвэр, алив томилгоо тэр болгон дээр та улс төрөөс ангид байх энэ амлалтыг одоо өгч чадах. Энэ хоёр дээр хариулт. За нэр дэвшигч үргэлжлүүлье. За бонсолмог шинэ асуултанд хариулъя. За албан тушаал дээр очиод оршоод байх уу, хийх үү гэж асууж байна. Мэдээж сүүлийн 15 жилийн хугацаанд бас хийсэн ажлууд маань байгаа. Энийг бас тодорхой үнэлтүүд байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр ер нь бол ажлыг аваад би бол ямар нэгэн байдлаар хийх, бүтээх энэ тал дээр бол ердөөсөө ямар нэгэн эргэлзээгүй хийхээр ийм одоо бодол санаатай ямар ч байсан одоо эхлүүлсэн ажлаа дуусгах гэж дуусгах гэсэн ийм одоо хувийн одоо бодолтой гэх юм уу ийм хүн тэгээд бас сая улс төрсөн төв банкнд ажиллах хугацаанд бас өрөөд бүтээлтэй ажилласан цаашид ч гэсэн дараагийн 5-10 жилд ч гэсэн илүү одоо төв банкны үйл ажиллагаа дээрээс нь энэ захимжиж байгаа энэ өнөө үед бол энэ үйл ажиллагааг илүү одоо ажиллах тал дээр илүү бий болгох тал дээр бол хийж бүтээе гэсэн бодол санаа бол дүүрэн байгаа гэж хэлье. За улс төрөөс ангид байх уу гэж асуулаа. Улс төрөөс ангид байж чадна. Төв банкны одоо хууль эрх зүйн хүрээнд төв банкны тэр хүндэд ерөнхийлөгчийн одоо албан тушаалд томилогдвол улс төрөөс ангид илүү одоо төрийн ажлыг нэгдүгээр тэрэмжилт тавиад ажиллах ийм бүрэн боломж надад байгаа гэж үзэж байгаа. За бонслог шүүргэлүүлээ. Гүшүүний микрофоныг өгөрөө. За ерөн дээр улс төрийн их хөдөлгөөнөөс ч болоод ч тэр юм уу Монгол анги өөрсдөө бас мөнгө хэвлэлээд байх юм аа. Тэгээд энэ төв банкны үн цас хэлбэрээр энэ арилжааны банкудаас маш их хэмжээний хөрөнгө татан төлрүүлээд бодлогоогоо өндөр болгосонтой холбоотой шүү дээ. Тэр татан төлрөөсөө хөрөнгөнд өгж байгаа хүүч нь хаанаас гараад байгаа юм бэ? Тэрийг би хэвлээд байна уу гэж хараад байгаа. Хэрвээ хэвлэж байгаа бол эн чинь та нар өөрсдөө инфляцаа барих гад эргээд инфляц хөөрөгдөд байна уу? Энэ дээр нэг хариулт авах. За нэр дэвшигч. Нэр дэвшигч гишүүний асуултанд хариулъя. За 26 оны 6 дугаар сарын байдлаар бол нийт төв банкны үнэт цаас бол 13.1 их 80 төгрөгийн одоо үнэт цаасыг банкудад одоо гаргасан байна. Үнэт цаас төв банкны үнэт цаас дээр мэдээж банкуд одоо илүүдл гэх юм уу өөртөө байгаа тэр актив одоо байршуулдаг. Тэгэхээр энэ дээр бол төв банкнаас бодлогын үгээр бол төлбөртүүлж байгаа. Хүүдүүлж байгаа. Энэ бол өөрөө төв банкны одоо бодлогын зардал гэж явж байгаа. Ер нь бол төв банкны алдагдал ихсэдэн өндөр байгаад байна гэдэг нэг гол шалтгаан бол бас энэтэй холбоотой. Тэгэхээр зэрэг инфляцийг барих инфляцтай одоо нөлөөлөх зорилгоор бас ингээд төв банкны үн цаас. Тэгээ энэ дээр бол банкуд маань одоо их усуруудыг байршуулж энэ дээр энэтэй холбоотойгоор зардлыг бол төв банкны одоо бодлогын зардал бол ингээд гараад тавьж байгаа. Энэ бол таны асуусан асуултанд хариулт. За бонслог шүүргэлүүлээ. Тэгэхээр миний асуулт бол энэ зардлагыг хаанаас гаргаад байна? Энэ төв банкны алдагдал ихсээд байна гэж шүү дээ. Тэгээд дээрэс нь арилжааны банкудад өгж байгаа энэ хүүгээ та нар хаанаас гаргаад тийм бэ? Энэ алдагдал ч улам нэмэгдээд байна. Энийг засгийн газар одоо төсөв хөөс энэ алдагдлаа гаргах юм уу? Энэ нэг л юм болохгүй байна. За энэ талаар надад бичгээр өгөөрэй
Би энэ талаар бол бичгээр хариулт авъя. Та нар бол Төв банкны үн цаас хэлбэрээр бол бараг жилдээ хэдэн ихнээд тэр бомыг хэдэн төгрөг татчихна арилжааны банкудаас. За нэр дэвшигч үргэлжлүүлье. Тухайн жилдээ бол өөр байгаа. Ер нь бол яг одоогийн байдлаар бол нийт 13.1 их найдагд бол хамгийн түүхэн дээд дүн болчиход байгаа. Тэгэхээр энэ нь бол ялчгүй одоо бодлогын зардал гэж. Энэ нь өөрөө Монгол банкны одоо алдагдал дээр ингээд бичигдээ явж байгаа. Ийм л. Тий 13 их найдагд 12% гэхэр чинь жилийн 12 гэж наад 1.6 орчим их найд төгрөг тухайн жилийн Төв банкны зардал болж байгаа шүү дээ. Тэгэл хэлж хэрэгтэй. За. За бослоо өргөжлүүлэх үү? За. Яг энэ одоо татан төвлөрүүлж байгаа энэ хөрөнгийн хэмжээгээр 1.3 их найдын хүү арилжааны банкудад өгч чинь 13 их найдыг арилжааны банкудаас татан төвлөрүүлээ Монгол банкнда төвлөрүүлчихсэн байж байна. Энэ хэмжээгээр жижиг дунд үйлдвэрлэлүүдэд жижиг дунд аж ахуй нэгжүүдэд зээл очихгүй байгаа шүү дээ. Тэгэхээр та энэ жижиг дунд аж ахуй нэгжүүдэд рүү арилжааны банкудаас очих зээлийг нэмэгдүүлэх тал дээр юу их юм бэ? Яг энийг та надад цагтаа хугацаатай яг хөтөлбөртөө ингээд тайлбарламаар байна. Энийг иргэд хүлээж чинь. Энэ бол цусны эргэлт ахгүй юу? Мөнгөний нийлүүлэлт гэдэг бол ерөөсөө эдийн засгт цусны эргэлт. Энэ мөнгөний нийлүүлэлтийг хумаад эрэхтэй зэрэгэл энэ бүх аж ахуй нэгжүүд чинь эргэлтийн өрнг байхгүй болоод зогсчихж байгаа байхгүй. Энэ тал дээр таны одоо төлөвлөлтийг л сонсох гэдэг. За нэр дэвшигч хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. Сүүлийн одоо 6 сарын хугацаанд Төв банкны ялангуяа мөнгөний бодлого тал дээр баримтжилж байгаа бодлогын хувьд бол хэрэглээний зээлийг бол танаж одоо иргэд дээр ирэх өөрийн дарамтыг хариулах танаж бизнесийн зээл жижиг дундын зээл рүү одоо илүү оруулах энэ бодлогыг бол баримтлаад явж байгаа. Тэгээ энэний хүрээнд ч тэр хэрэглээний зээл бол 17 орчим хувь танагдаж бизнесийн зээл бол 30 гаруй хувь руу одоо ингээд өссөн үр дүн байгаа юм. Тэгэхээр энэ бодлогыг ч гэсэн цаашид бол Төв банкны зүгээс бас үргэлжлүүлээ бариад явна гэсэн бодолтой байна. За нэр дэвш гишүүн үргэлжлүүлье. Тэгэхээр та яг л орших гээд л энэ да. Тэр одоо байгаа юмыг л үргэлжлүүлэх гэдэг нь шүү дээ. Би танаас ямар өөрчлөлт ирэх вэ? Та энэ өндөр дэд албан тушаалд очиж байгаа хүн чинь эрс өөрчлөлт хийх гэж л очих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ тал дээр би танаас өөрчлөлт асуугаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо байгаа бодлогыг үргэлжлүүлж байгаа бол тэгтээ дөрөнгөл байгаа шүү дээ. Тэгэхээр чи та энэ дээр нэг өөрчлөлт хийх хэрэгтэй. Иргэд хүлээж байгаа шүү дээ. За нэгдүгээр өөрчлөлт. Хоёрдугаарх нь $1 одоо 1600 болчихсон. Доллар төгрөгийн харьцаа 1600. $1 1600 төгрөгтэй тэнцэж байна. Та 3600 төгрөгтэй тэнцэж байна. Тэ? Та энийг 3000 болгох боломж байна уу? Би яагаад ингэж хэлж байгаа гэхээр одоогоос нэг 10 хэдэн жилийн өмнө Монгол Ардын намын нэг одоо гишүүн $1 1600 төгрөгтэй тэнцчлээ. Одоо ингээд $1 чинь одоо ийм их одоо зөрүүтэй болчлоо гэж хэлсэн. Одоо 3600 болчиход байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь одоо та энэ тал дээр бол ямар одоо хувь хүнийхээ зүгээс эмзэглэл ямар амбиц байна. Энийг 3000 руу буулгаж ирэх хэрэгтэй байна. Ингэж энэ хэрэглээний одоо индекс чинь багасж ирэх гэдэг шүү дээ. За нэр дэвшигч үргэлжлүүлье. За гишүүний асуултанд хариулъя. За долларын мэдээж ханш бол нөгөө эрэлт нийлүүлэлтээсээ тогтож байгаа. Та одоо надад хэлүүлдэггүй сайн мэдж байгаа. Монгол улсын одоо юу гэдгийг гадаад гаргаж байгаа бараа бүтээгдэхүүн гаднаас худалдаж явж байгаа энэ дээрээс бол одоо долларын ханш тогтдог. Тэгэхээр мэдээж одоо долларын ханш бол чангарах, сулрах бол одоо энэ бол эдийн засгийн зарчмаар явж байгаа. Төв банк харьцангуй одоо энэ долларын огцом хөдөлгөөн биш бол энэ дээр харьцангуй тэгж их хүчтэй оролцох тийм ерөнхийдөө сонирхол гэх юм уу одоо аль болох энэ тал дээр бол нээлттэй байх ийм бодлогыг барьж байгаа юм. Тэгэхээр эдийн засаг маань яг яаж нөлөөлөх үү, яаж хөдлөх үү энэтэй хамааралтайгаар мэдээ долларын
одоо анш чангарах, сулрах бол хөдөлгөөн бол мэдээж тогтно. Тэгэхээр энэ дээрс шууд одоо би танд ингээд тэдний дотор ийм гэдэг бол хэлэхэд бол хүндрэлтэй. Мэдээж төв банкны зүгээс төгрөгийг чангарах энэ процессыг илүү одоо дэмжих, эдийн засгийн бол илүү дэмжих тал дээр бол дөрвтэй ажлуудыг хийж явна. Энэ тал дээр бол би илүү одоо судалгаатай юм байвал би тань руу хургуулъя. Энийг бол ажил хэрэг болох тал дээр бол тэр анхаарч одоо гол зарчим болгож ажиллая гэж бодож байна. За гişүнжлүүлэх. За гişүнжлүүлээ. Яг олон улсын нөхцөл байдал одоо цар тахал ингээд эдийн засгт нөлөөлж байна, эдийн засаг саарж байна гэдэг. Гэхдээ зөв бодлого баримтлах юм бол бас энэ асуудлыг бид нар шийдэх болцоод байна шүү дээ. Монгол банк бол байнгын л одоо бодлогын хүүгээ өндөр болгосон. Тэгээд долларын ханшийг барьж чадаагүй л байгаа байхгүй. 1600-аас 3600 болчлаа гэж сая яриад байна шүү дээ. Ерөөсөө л энэ чинь 10 жилийн л хугацаа байхгүй. Засгийн газар сангийн бодлого, мөнгөний бодлого уялдаатай ажиллах арга механизм хэрэглэх юм бол болно. Тэрийг бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ энэ дээр чинь сэтгэлтэй ажиллах, тэгээд одоо бас legacy бүтээж чадахгүй гэдэг асуулт чинь л энэ байхгүй. Би бол таныг бол эрс өөрчлөлт хийх юм болов гэдээ бас сая гайхчлаа. Би эрс өөрчлөлтийн төлөвлөгөө надад танилцуулах байх гэж найдаж ирсэн. Юу ч одоо танилцуулсангүй. Тэгээ 10 сарын 1-нд Монгол банк бол одоо улсын хурлд тайлан тавьдаг. Тэр үед уулзсан. Тэгээ та бол долларын ханшийг бууруулах хэрэгтэй. Хэрэглээний үнийн индексийг бууруулах хэрэгтэй. Энэ мах гурил будааны үнийн индекс чинь бүр өсөөд инфляц нь хүнсний инфляц бол одоо та хэдэн хувьд болчиход байгаа. Бараг 30 гаруй болох гэдэг шүү дээ. Хэрэглээний үнийн индекс одоо хүнсний барааны үнийн индекс чинь бол асар өсөж өглөө. Тэгэхээр энэ олгон дээр бол Монгол банк засгийн газартайгаа энэ холбоо хамааралтай, бие биенээ дэмжсэн, бие биенийхээ одоо бодлого уялдаатай ажиллах юм бол бидэнд бас энийг сүрэх ийм боломж байгаа шүү дээ. За нэр дэвших шүргэж болно үү те.